10 дугаар хор бол ийм маркийн салбар дээр хашааг өрөө тэгээд өнөөдөр бэлтгэл хийгээж тоглосон байгаа. Урилганд ирээд гişin авсан баярлалаа. Тэгээд миний гараад надаас бэлэг нээдтэй үгүй. За. Уусаа бэлтгэлийн өмнө хоёлоо одоо сайн найруулсан. Гоко pre-workout. Их сонирхолгүй л зочин урьж оруулж байна даа. Яа сонирхолтой. За эхний хуучраас дүүтгарын жоо мягаас нэглээ. Тэгж байгаа жоо. Сонирхолтой хүмүүс үү. Дараа нь үгүй. Угаасаа надад одоохондоо өөр хүн байхгүй гэж. За өнөөдөр намайг дагаад тэгээд би өнөөдөр push юм. Тэгээд би чэйжин дээр нэг 2-3 дасгал хийгээд мөрөн дээр нэг юм 2 дасгал хийгээд тэгээд 3 толгой дээр нэг юм 2 дасгал хийгээл. Тэгээд нөгөө гойны уур үзгээ хийгээл тэгээд шилбэ хийчихдээ байгаа. Тэгээд нөгөө бас сонголтой. Тэгэхээр намайг дагаад. Тэгээд чадах нь үгүй харъя. Чадна уу? Би ч угаасаа би чи сайкл дээр явж байгаа шүү. Энэ натурал хүн. Тэгэхээр бас ялгаа байж байд юм уу угаасаа. Тийм биз дээ. За тэгээ бүтэн амплитудтай бол явахгүй зав. Одоо бүтэн буулгах чадахгүй. Нэгдүгээр одоо мөрний бэртэл байна. Тэгээ хоёрдугаар бас би үзүүний хагалгаанд орж исэн. Тэгээ дискээ 2 дискээ солиулж исэн учраас 5 кг-аас дээш үргэж болохгүй заалттай. Тийм учраас ер нь миний бэлтгэл бол зүгээр биеинд амьдрал гэсэн үг. Тийм. Энд ямар нэгэн техник юусоо заахгүй байгаа шүү тийм. Тэгэл манай би ингэдэг байхгүй. Пушээ одоо чэйжин дээр хэсгээс эхлээд яагаад гэвэл миний сул тал нэг одоо 7-2 удаа пуш хийдэг шүү дээ. Тэгэхээр би өнөөдөр чэйжин дээдээс эхлээд дараагийнх чинь чэйжин дээдээс эхэлдэг. Хоёр сонголтыг дасгал сөвөр эсвэл бол чэйжин ингийн шахалт байгаа. Өнөөдөр би сөвөрөө хийдэг. Одоо дөнгөж би нөгөө буцаад нөгөө формд орж байгаа тий. 2-7 хоног болж ахаарай. Хөнкөө давтаал хөдөлгөөнөө давтаал. Одоо яах юм? Мөр шахах юм ойлаа. Дараа ихэнд алдлаад жоохон ядраач. Би нэг 150 € орж үзсэн шахалтан дээр, суулт муултан дээр. Яасан. Тэгсэн чинь угаасаа шууд мэдрэл дагаад одоо энэ өвдөлт нь амар сонио өвдөлт шүү дээ. Нэг тийм бэржгэнсэн тэгээ нэг цахилгаан цагцсан юм шиг тэр одоо ингээл дагаж өвдөнө. Ингээд доошоо тэгээ гар мар энэ тэр бүгд ингээд шилж мэлээд ингээл өвдөнө. Тэгэнгუთ одоо дахиад хагалгаанд орохгүй тулд ерөнхийдөө за боли 150% гэдэг чинь болохгүй байна. Тэгэл ер нь болж байгаа байхгүй. Болно шүү дээ угаасаа. Тэгэл ер нь бол нэг за 100 дотороо нэг бодлоо өнө нэг одоо биеийн амир хийж авах юм бол тий. Ядаж нэг эрүүл мэндийн хувьд нэг арай жоохон дээр юм болов уу гэж бодож тийж. Угаасаа тэгээ эрүүлээ болоо хийхгүй бол одоо бид нар чи одоо бацаанууд биш, жоогоонаас залуу настай биш. Тэгэл өөрийнхөө ингээл хүчээрэлтэй яаж хийсангаас хөнгөө таарсан жигээрээ гоё хийгээл. Би ч одоо ойрын 2 жилд би 3-4 удаа суулт хийсэн. Завгүй нэгдүгээр хоёрдугаар их суулт хийхээр амар ядардаг. Би ч нэг шуналтай байдаг байхгүй амар. Нэг жоохон яар амтгдээ штэ. Шууд тултал нь явах гэдэг. Бүр санаа контролч чаддаг. Би ч нэг өмнө дургу юм аа сайн ийвэл амжилт гарна гэж би тэгээ дандаа нэг дургу хүлээ амар хийгээд сурцсан. Тэгэд их мор өгт гэдэг. Амар хөнийг авчаал. Яах вэ? Өөр л гоё хөнгөн аваад. Чи бэлтгэл их мотивац чи ер нь буурж байна уу? Угаасаа буурсан байгаа. Буурсан байгаа. Би өмнө амар кайф аваад мотивацтайсэн. Хүнтэй өрсөлдөгээд тэмцээ орно ирнэ гэсэн. Тэгэд би гол нь би ядрах биш, тарих ядрах байна. Олон хүн ажиллуулаад олон салбарт болохоор бүх юм дээр санаа зовоо. Өөрөөр амар кэрлэх дуртай. Юм эвлэр нь юм болохгүй болохоор тэргээ янзлах гад үлдэх гээд. За миний мотивац юу буурсан асуудал бол бэрхтлийн асуудал байхгүй. Бэрхтлийн асуудал. Одоо зарим хүмүүс ингээд яагаад тэ чи одоо ингээд баахан YouTube-ээр гард ийм бэжээс тэ өөрөө формгүй байгаа ч гэдэм үү янз янз зам дээр гол асуудал нь жишээлбэл миний одоо ганц бэлтгэлээс кайф авдаг байсан юм нь бол өөрөө тэр хүнд жингүүд тахгүй. Тэр хүнд чинь чи өөрөө дуртай. Дуртай тэр одоо юу гэдэг жоохон power lifting маягаар өөрийнхөө нөгөө тий жингэрээ яах. Тий. Тэгэхээр тэр одоо ингээд олон давталтай ч юм уу эсвэл пампинг тийм дуртай биш. Тэр хүнд чинь одоо юу гэдэг шахалт махалтан дээр тэр 150, 160, 200, 200 ингээ орж байгаа тэр үеийн мэдрэмж нь чам тэр нь тэр нь надад асар их кайф өгдөөсөн. Одоо тэрийг хийж чадахгүй, нэгэнт хийж чадахгүй болсон юм чинь өөрөө зааланд хурж ирээд
зүгээр ингээ нөгөө пампинг хийгээл классик бодибилдингээр хийгээд Тэгж авах сонирхолтой. тэгэхээр бол ямар сонирхолтой болчиход байгаа. Дуртай юм их болохоор тэгэл ойлгомжтой хийх чинь. Тэгэхээр буруу тий. Миний сонирхчихсан зүйлс бол одоо Strongman энэ төр шүү дээ. Strongman-ийн тэмцээн Мужановский. Тэ. Тэрийг үзээд юм. Бузановский одоо тэр дээр үе Брайан Шоу. Брайан Шоу энэ төр ч одоо сүүлийн үеих болчихно. Бүр дээрүүд их чи сонирхол тий. Савицкас энэ төр Орсын Коклеев энэ төр гэдэг. Тийм зөндөөс. Тэр бол надад их сонирхолтой байсан байхгүй. Тийм би одоо физиологийн жоохон сонирхолтой байгаа. Одоо юу гэдэг унжцсан жоохон мөр тэгсэн ирнэ хүчтэй том гартай одоо том нуруутай том хөлтэй ч гэдэм үү те. Түүнээс одоо орчин цагийн менс физикийн форум бол надад хизээ сонирхолтой байгаагүй, тэмцээн сонирхолтой байгаагүй. Яг тухайн үед бол яг тийм маягаар хичээлээ тийм бас ингээд хүсэж байгаа байхгүй. Тэгээд тийм маягаар хүсэж би физиологийн ч гэсэн магадгүй тийм болж ирсэн байж магадгүй баг. Тэгээд яг одоо тэр дээр үеийн тэр одоо 110 гаруй жилтэй килограмм жинтэй байх үе миний форм бол зүгээр л юм бүдүүн пош шиг л энэ боохгүй бүр. Одоо багаас илүү бүдүүн. Тэгсэн хэрнээ байртай. Тэгээд тэрийг ингэж жишээлх юм бол Strongman-ийн ямар нэгэн юу гэдэг те дасгалан маслуудаа ингэж холбож хийх юм бол их гоё юм байна гэж юм боддог. За тэгэл мөрний алсын дараа мөрөөсөө халаасан шээж шахсан гэсэн дараа шагалт хийдээ. Тэгтээ шахалтаа би нэг амар сүнээр хийхгүй. Би амар мэдэрч идэв мөрөө. Заавал хүнээр хийж авах чагаа уруулах биш. Бас болчингийн воркаутын фало байж тээ. Яаж бэлтээж байгаа. Зүгээр ингээд хүнээр ингээд худлаа шахаад идэх гар байж би ч тийм байсан. Залуу бахтаа энэ юм. Одоо зүгээр болчин амар гоё мэдрээд тээ. Тодорхой хэмжээ жин үгэн, памп үгэн тэгээл угаасаа нэмэлт калори дээр яасан ч болчих урагчтэй. Тэгэл би нэг сайзны араас гүйж байгаа биш угаасаа. Энэ жилийн гарн дээрээ жоохон анхаармаар. Тэгээд алцгийн дараа шагалт хийжтэй. Сууж агаад кандилтэй шахах мөр өвдөд. Сонь. Тороосны ихээр энэ машин дээр мөр өвдөхгүй. А ингээд хийж сурсан хөрөмж дээр ихээр амар гоё хэлбэр. Энэ өвдөв мөр өвдөхгүй. Тэр байнга тэгээд. Яг ярианаас чи анзаархад бол яг тийм ажиглаж байгаа байхгүй. Ер нь зөвхөн би гэлт үзэж гисэн бас ингээд яванда. Яг нэг өөрийнхөө дуртай дасгалуудаа гол төлөв хийдэг болоод хэлсэн тийм. Нөгөө хийхэд өвдөхгүй дасгалуудаа сонгож хийгээд байна тийм. Гол нь нөгөө нэг анх бол ямар байсан бэ гэхээр олон төрлийн дасгал хийх дуртай сонирхолтой тийм төрөл бүрийн дасгалаар баяжуулж хийдэг байсан бол одоо нас яваад их тэр зөөрөөд эхэлчихсэн тийм. Одоо чи жил амар ингээл үр дүнтэй хийгээдсэн шүү дээ тий. Тэгэл нэг сар амраа шүү дээ. Тэр чи сарын дараа яг тэр хамгийн сайн үржижсэн үе шиг байж чадахгүй шүү дээ. Угаасаа ойлгомжтой бизнес судалсан болчингийн чадвар чинь жоохон буурсан тий. Дац чин одоо даацны чадвар ч гэж тэр чинь буурсан юм. Тэгсэн чи шууд гинт ирээл нөгөө 120 мороор шахчихсан 130 шахах. Тэрээ шахах гэдэг байхгүй. Тэгж болохгүй байхгүй. Тэгээд баг зөөлтөө ааж ихлээл. Би ч корона үеэр шүү дээ тий. Нууц сар хийж хахад миний зүгээр л 45-аас 1 цаг хийдэг байсан. Тэгэл дараад нөө голд тимлээ буцаад ороод чи би өөрөө толон дээр гарсан. Тэгж дандаа нууцаар хараа, нууцаар хийдэг. Тэгэл ойлгомжтой нөө тайлмал дээр нөө гэрэлгүй амар гой харагдахгүй. Тэ? Помп харагдахгүй шүү дээ. Төлгөө сөдөр тэ. Тэгээд дараа нөө голд тим дээр нөө подс барих гэсэн дээр ингээл толноор ингээл жоо хөөчл ингээл тагсан чи ингээ пүн гэж түүрээ харсан чи юу вэ? Амар гой бөөнөнки болцсон гой ингээл тийм маста хийж тийм байгаагүй. Тэгээд би дандаа тэгж хийдэгсэн 4 удаа. Тэгээд яг энэ пуш пулээр асан хийдэг байсан. Тэгээд амар хурдан 45 минутаас 1 цаг. Одоо жишээлбэл ямар үе чи хамгийн их масс нэмжсэн? Голд тим дээр 18 муу хаа. Гоку төрхөөс өмнө. Тэгэхэд яаж хийжсэн бэ? Масны үе дээр пуш пул хийжсэн. Одоо өнөөдөр их шиг л хийжсэн. Нэг ийм хөтгтэй жоохон вал үе өндөр. Чэйж дээр 3 дасгал, мөрөн дээр нэг 2 дасгал гэхдээ нэлээд нэг юу. Фокустэй, ачаалтай ачаал өгдөг байсан. Гэхдээ орлогын нэг 4-6 орлолт хийдэг байсан. Тэгж нэг одоо би 3 дасгал 4-аар хийж байгаа шиг 2 дасгал 6-аар хийдэгсэн байхгүй. Тэгээд нөгөө хоолоо амар сайн барилаа. Ойлгомжтой нөгөө хэрэглэж угаасаа сайн л явж исэн. Тренер болол их гэж би хийсэн ш. Нэг тренд болгоом нэр болоо нэг хязгаарч их аим өндөр явж байгаа.
500 600 болсон макс. 6 дахь тасгал 3 толгой triceps сүлдээ хийдэг triceps. Одоо угаасаа нийлээ ядарсан. Чэж 2 шахсан. Нэг шахалт хийсэн нөгөөд чи алдалт хэмжээний ачаал аваагүй мөрнөө шахсан. 2 тасгал үрдөөсөө орсон байгаа. Тэгээд тэнцээ яасан штэ. Хороос дээр шахсан. Одоо тэгээд энүүнээр нэг жоохон баг зэрэг ачаал үгээл. Тэгээд 3 толгой хангалттай миний хувьд бол ачаал аваа тэгээд үр дүндэл байна гэсэн миний хувьд. Чэж дээр угаасаа ягаад би хэн дээр насуу дээрээс ихтэйгээд байвал дүнгиж бэлтээ игээд би яар хүчтэй шүү дээ. Гликогон запас миний хувьд нилээ байна. Тэгэхээр би илүү тийм фокуслаад жоох ачаал аваад нөгөө дутуу хин гэсэн дээрээ ажилтдаг байхгүй. Тэгэхээр би энэ чэжийн дээдс угаасаа би юм явахгүй байхад миний энэ баг хавтгай байсан нэрээ. Хідээ ургаж гисэн гэж анхны цайгл энэ. Гэнгүй яг гэнгүй хэсэг нь бүр ургадаг. Одоо чиний гойны 4 талаар бочин инчээс ингээ холбоосоос ингээ энэ холбоос явж байгаа гэсэн ингээд шүү дээ. Ингээд сууштай. Ингээд сугаар сунгалтандаа байхгүй байна. Чи сунгаагүй байна одоо болчин байна шүү дээ. Тэгтээ чи ингээд сунгана шүү дээ. Чиний одоо таац чи ингээд арш явж байгаа гэсэн. Тэгэхээр чиний энэ болчин чи илүү сунгалтай хахаар илүү задрал авд. Яг 3 толгой ч гэсэн ингээд шийдэж штэ. Паверх ингэж ердөөсөө уурт болж байгаа хүчийг болж байгаа ажиллах нийлээ араа сунгаж 3 толгой шахта. Тэрэндээ яг адилхан 4 толгой юу бол булчингийн задралт нь те нөө диод тавьдаг шүү дээ. Диодо тавиад ачаалыг харсан чи яг нөгөө ингэж суулт одоо ийм суултангаас ингэж аршаа тонгоо аршаа ингэж гидий суусангаас дасгал хийсэнгээс энүүнээр нь илүү булчингийн задралт авч ийлээ шүү дээ. Энэ жижигэн тип Ясуулийн засгал жоохон тийм гей стайлтай гэхдээ үр дүнтэй. Суулт хийж чадахгүй байвал өгзгөө эрдээсөө ингэж хийж болно эсвэл жилт хийж чадна болно. Энэ өгзөг амар сайн хичээл авдаг. Гэхдээ энэ дэр нэг удаан амрахгүй л явуулдаг шүү. Би бол дороо амар олон тавталтаа хийгээд байдیں۔ Тэгэхээр миний онжиг бол хэвдээсэл хайтахан байдаг шүү. Дэвид Лейд тийм би чи харах амар гоё. Залуучууд ч харахад гоё юмтэй ч хүн ч харахад гоё. Нөгөө манай бодигийн Крис Бамснер ч гэсэн одоо ингээ фрик штэ. Яг харахтаа фрик харагдав. Эмхтэн хүнд бол гоё харагдахгүй. Залуучууд яг гоё гэж магадгүй. Яг өмнө яг эсэргүй эмхтэн хүнд бол зүгээр гоё. Пропорцтой бий болов тий. Жоо хөвлө гарсан хамгийн секси. Чэж биш юу вэ? Яг иймэрхүү би яриад байхгүй юу? Яг эмхтэн хүнд яг иймэрхүү би хамгийн гоё. Ингээд хардаа имиж хийх юм. Ингэж хардаа дарбаа задал. Яг нөмэсий тавьсан. Гоё гадсан манай хэлээр. Цаашаа ингэ нуруу харууллаа. Гоё штий. Нас хийдэ. 14. Яхан нэг юм. Би та нарын наснаар та нараас илүү дээ. Нэрээ. Жоо. Та нарын нас дээр ийм байгаагүй. Гоё. Янз биш. Янз юм байна. 16 настай ийм байх. Wow. They look very nice. Хараг над шиг. Би энэрийн хүүхдийн насн дээр лав эднэрээс л илүү байсан л да. Нэрээ тоглоомчгүй. Юу эднэр. Одооний хүүхдүүдтэй уурга муурхта тий хашаа өндөг байна, чээж мах байна, бүх юм байна. Бид нар хийвэ чадахгүй газ тий. Чаавас. Тогсон ба. Гоё ах бол тэгэж хэлэн те. Мас авмаар байл пяв 2 ундаг. Тэ. Тэгэхээр хамгийн инээдтэй хүмүүс итгэдэг байхгүй надлуу чат бичдэг. Ахаа нэрээ тэр пяв 2 ундаг юм үр дүнтэй юм уу гээл. Эсвэл ахаа би наад чи хэрэглээд бүр 2 сар болчих. Та нэрээ тоглож ирсэн юм уу гээд. Гэхдээ тоглож ирсэн штэ гэхээр ямар юм би итгэдэж штэ гээд. Дөрөв залуучдыг бүр харин хамаагүй тоглоом хийж болдгүй юм байлээ. Тэрийг ярьж байхдаа юун дээр хэлсэн нөгөө гоё ах тэр охин дөө чи жижиг хүрчээсэн юм биз дээ. Мас амаар бол харахгүй намайг. Яа 2 үндэг болохгүй бол нөгөө хоньис бол манайдтэй ид гэж. Зүгээр нэг тоглоомоор ингээд тоглоом шугаасаа контент. Сэнжээ хүмүүс итгэсэн. Fuck shit. Амар. Дагэ. Бэлтгэлээ дууссан. Уургаа ууж би бас хаваа марцсан. Хаар диж гисэн.
Хойлоос аваа мартсан мэл өнөөдөр тий. Эхний дугаар туршилттай шүү дээ уусаа. Туршилтын тий. Хамгийн хэлээд байгаас левел багтаагаас нь тэгээд дээшлэгээд дараагийн дугаар чинь юу орно гэлээ. Би за нууцаа задлаад яг хөшөө тодорхой биш болохоор яана. Гэхдээ би хинтээ хиймээр бас нөгөө